За амар мэндөө бид нэр гов алтан энэ хөхмөр тийм ээ ховдын дарвын уулзуур дээр даваа хайрхны бид сууж байна. За энэ нутагт одоо олон үеэрээ нутгалсан жаргал сайхан ахтай бид нар уулзаад байна. Тэгээ жаргал сайхан ах маань энэ тэмээ яаж өсгөх үү? Тэмээний талаар бас энэ орон даяар хүмүүст өөрийнхөө энэ одоо туршлагыг санал бодлого гэдэг тийм зорилттой байгаа маа. Та нэг энэ тэмээний талаар нэг сайхан яриад өгөөч. За та цаагаа унгаа ярина уу? Сооло гаргалч. Алгаа болгосон. Тэмээ бол удаантай жил өнжиж утгалдаг. Өсөлт ер нь удаантай тэмээгээс төр засгаас ч юм уу орон нутгаас анхаарал ер нь ботхонд урамшуул олгодог тогтолцоо байгаа юм. Завхай аймгийн дөрвөлжин сум энэ онцогд ботхонд урамшуул олгоод тэр дагуу бол тэмээ бас нэлээ өссөн. Ер нь манай энд ботхонд хэрвээ урамшуул олгоод энэ тэмээг өсгийгээ зохицох бодлого явагдах юм бол тэмээ бас өсөх юм байна лээ. Яагаад гэвэл бид хэд ч юм байж эндээс энэ зэрэгэлдээ суммаас охин баг тэмээнүүд хөдөлж яваад тэгээд тэрийг үржүүлээд урамшуулд ороод тэрийнхээ урамшуулд ороод явахаар энэ тэмээ чи аянда өнжилдэг гэсэн нэг ард нэг 10-20 инг ботголоод ирүүдсэн дороо өсчдөг юм өсөлт бол удаа хэрнээ бас яагаад тэр төргөн чи өсч байгаа шиг санагддаг ерөөсөө. Зөв. Тийм. Манай ахны ах дүүснээс нэг 200 гаруй тэмээ байдаг. Тэгээд тэр нэг хэсэг бол их хурдтай өсөж ирсэн. Тэгээд ер нь сүүлийн үед атан тэмээгээ бид нэр энэ сүүлгөө хулгайч нараас уулж алдаад тэгээ одоо бас тэмээ өсгөх талаар энэ хөдөө орон нутагт бол залуучууд бол юу нь буурчаад байгаа. Эрч нь буурчаад байгаа. Энэ эрчийг нэмэгдүүлэх гол гогцоо асуудал бол тэмээ чи 2-3 юм байдэн штэ. Сайд сүүгд нэг юм байгаа. Тэмээний аар бол маш их хэрэгтэй, маш их өргө хэрэглээний юм. Тэрнээс гадна тэмээний ноос ч одоо ноолууртай баг энэ зэрэгцэж штэ чансааны хөдлөөр дэлхийн хэмжээнд. Эний чинь тэмээний ноосыг 3000-аар авдаг, ямааны ноолуурыг 100,000-аар авдаг. Ийм их зөрүүтэй болсон учраас энэ яг нарийн яриул бэлчээрэнд энэ ямаа өсгснөөс бол бэлчээр чи амар хүндэрдэг тэгж байгаа. Зуд зурхан болдог, юу болдог гэдэг байгаа байхгүй юу? Энэ чинь нотлогдоод байгаа юм байлээ. Тэмээ бол ихгүй шүү дээ. Ерөөсөө ямар ч олон тэмээ байсан дээгүүр өвсөдөө явчихдаг хавар хон төлөвлөхөд ерөөсөө огт твэр байхгүй. Бэлчээр далхалдгүй юм тийм байлээ. Би тэг ойлгоод байгаа даа. Юу гарууд. Та тэр тэмээний нөгөө махалгааг бас удирдлын чанартай болох талаар нэг тэр санаагаа та нэг сайхан хэлж өгөөч. Тэмээг ер нь бодлотын ер нь атан тэмээгээ зуны удирд ямар ч малчин хүн өгдөггүй баха. Замын хулгайч нар бидний атыг хулгай хийж өвөл зөнгөө зараад байна. Энийг удирдлын чанартай болгоод тэр өс цар тийм үү. Ер нь бас энэ заавал хүүтний өдрөөр тэргэлдэг. Ядаж л хүүтний өдрөөр тэргэлдэг. Дулаан тэргэлүүлэхгүй байх талаар энэ төр засагч байд юм уу? Энэ улс орноор энийг бодцоод бас нэг хууль гаргуул энэ чинь бүтэхгүй юм биш л дээ. Бүтгээр юм шиг байна лээ. Тийм жоромч байсан байна. Жоромч байсан болно одоо ер нь нэг 2 хүн торгоод амархан штэ энэ зах дээр нэг 2 хүн торгочихсон дахиад нөгөө тэмээдний мах зархаа байж штэ. Торгод энэ чинь зарахгүй би яах. Тэгэл улс орон даяар тэгчхэл ер нь энэ чинь дороо хоригдчих юм байна. Зуных бол зуны тэмээний махалгаа бол голчлон хулгайн буруу замын ер нь махнууд ер нь байх илүү магадaltaй байдаг юм байна тийм ээ. Зуны тэмээ чинь урт хөлийн мал хол явж идчихлэн. Хон ямаа шиг гадаа ярьж яахгүй штэ. Зун болон ноос усын намын атан тэмээгээ биднээс чи амраагаад тавиад энэ зэлүүдийн нутагт нь явуулна та хүмүүдээд бүгдээ газраа тэр чинь зөнгөөрөө яваад харгалдаг юм тийм штэ. Тэгээ тавих дээр замын хулгайч нар ирээд аваа явчихдаг. Тэгээ зуны өдрөд би их л имзгэлдэг. Зун энэ атан тэмээ их алгуулж ирсэн. Энээс болоод би бас энэ Говьалтай аймгийн улсын их хурлд дэвшижсэн, хүнчилжсэн, аймгийн дарга маргаж хэлжсэн, аймагтаач болсон захирал гаргаач гэдэг. Тийм бол дагаад хулгай бол бараг байхгүй шүү. Нөгөө 90 өдрөөр тэмээ заруулахаа байчвал эрс буурна шүү дээ. Эрс буурна гэж би бодсон ерөөсөө. Тэмээний мах авахаа байцсан одоо ингэхгүй гэтэл тэмээхийн хулгай явж. Ер нь энэ сүүлгөө хулгайчдыг яавал багасгах бол та одоо олон жилийн туршлагаас юу гэж боддгоо ер нь. Гэхдээ энэ сүүлгөө хулгайчдыг чинь
өгөхгүй одоо би одоо юу гэхгүй. Ер нь бол энэ Танд нэг бодол байгаа. бариад өгнө. За би бариад өглөөх тэр хүний шийдэхгүй шүү дээ. Шийдэхгүй болохоор тэр чинь нэг торгуулаа олон дахиад судгаа хийдэг байхгүй. Ерөөсөн торгуулаа. Энд чинь манай Монголд хууль байгаа. Байсан хуулиа хэрэгжүүлдэггүй танд хахуул тал тохоогоор ингээ гаргаж тэрнээс бас болоод байна. Тэрнээс болж байна. Одоо би нэг хулгайч бариад өгчээ. Нөгөө хулгайч маргааш нөгөөдөр нь тавигдаад байна шүү. Оо жагаа чи яхаараа барьж өгдөө. Би тэрий чинь яаж игээ төлчих нь. Гэтэл буцаад миний тэмээс хулгай хийн шүү. Ийм болж байгаа байхгүй яг. За би танаас бас нэг өөр нэг хууч өөрий. Одоо энэ шин залуу үе яаж одоо энэ мал дуртай болгож энэ малыг сонирхдаг болгож мал аж ахуйг эрхэлдэг болох талаар ер нь та ямар бодолтой явдгаа. Одоо өвлүүлэх хэрэгтэй байна шүү тийм ээ. Цаашдаа одоо энэ ажил. Энэ шин залуу малчид чинь чаваас мал бахад нэг хэсэг нь ингээ мэрдийж байна одоохондоо. Тэгээ ингэж л нөгөө сургуулийн хүүхэд 6 настай суудаг болсон. Харин 6 настай суудаг болсон хүүхэд чинь айлд байх боломжгүй, байранд байх боломжгүй байгаа. Энээс болоод би хөдөөгийн малчид эрс цөөрлөө гэж бодож байгаа. Залуу малчид нэг удаад эхнэр нь очоод эхний жилдээ одоо дурслагчтай. Сум дээр хүүхдээ хоололдог, нөхөр нь хөдөө үлддэг. За тийм. Тэгээд нэг 2 жил болдог авгаа нэг галч ч юм уу бас хүн байна нэг цэвэрлэг ч юм уу олж хийн. Тэгээ нөгөө гэр бүлийн хүн хичнээн жил ганцаараа зүтгэхгүйгээд нөгөө малаа устгаад төв рүү хандлаа гэсэн тийм. Хүүхдэд байгаа. Хүүхдэд дагаад одоо ер нь энэ төрийн бодлогч байт юм уу? Тэгээд ер нь бүх хүнд хүүхдэд сурганд гэж бодлого яах вэ? Сурах нь зөв л дөө. Гэхдээ энийг бас нэг жаахан гадаад орны ямиг онцгой хуулбар 8 настай суудаг байсан шүү дээ. Монгол оронд бид нэрийг 8 настай 10 настай нэгдүгээр ингэ суудаг байсан. 8 9 настай сууж байгаа хөгчин бааш бие даацсан. Бие даацсан нэг байранд байдаг хувцас өмсчдэг болсон байна шүү дээ. 6 настай юм чинь ялах юм чинь айлдаа байж хаяхад ах дүүн байсан ч байр. Тийм үү бас улс орны өөрөө онцлог байна л дээ тийм ээ. Тийм. Энд чинь гадаад тэр Америк ямар хөгжиж тэндэл болд юм байгаа. Би бодоод 12 жилийн сургалт бид илүү юм заахгүй ах шиг байгаа. Илүү багш нар цалинжуулаад ах шаргадтай юм. Миний бодлоор. Ерөөсөө тэд нэр илүү байхгүй. Тийм. Тэгэхээр би ер нь тэр залуу малчдыг олсруулыг бол сургалтын систем жаахан өөрчлөлт оруулмаар юм шиг санагдаад байна тийм ээ. Алсын явуулдаа. Гэтэ би ямар ганцаараа шийдчих юм биш. Ер нь та нар манаас бод санаагаа хийж яах юм бэ? Тэгээ хөдөө гарсан залуучууд чинь тэгээд 2 тусгаар болж байгаа. Тэгээд сүүлдээ төврөв өгөнчгээд ш. Одоо ер нь энэ малынхаа ашиг шимийг илүү цаашаа үн цэнтэй болгох, илүү одоо малчдын амжиргааг энэ мал аж ахуй дээр суурилсан амжиргааг илүү хөгжүүлэх тал дээр ер нь та ямар бодолтой байдгүй. Одоо энэ ноос усыг тал дээр юм уу? Ямар хоо ер нь систем тогтолцоо байгаа байвал энэ маань ер нь хэрэгтэй байдаг юм бол энэ талаар таны бодол. Одоо энэ мал аж ахуйн бүтээгдэхүүний үнийг дээр өсгөнөө ахиулнаа гэдэг ингээд яригддаг. Тэгээ одоо энэ бас л сонгуулийн болчиход байна. Энэгээр ихээр чинь энэ айлууд цугаараа ямаатай байгаа баха саналын авахын тулд ямааны ноолорыг өндөр уулна гэж хөрөв дэвшиж байгаа улсууд чинь нэг аргасан мэргэлсэн улсууд байна шүү дээ. Тэр ямааны ноолор чинь гол нь биш байхгүй юу? Ямаа чинь бэлчээр сүйтгэдэг бас энэ дээр бол Монголдо бол хорлонгийн мал болоод байна шүү дээ. Тэрэнд орвол тэр тэмээ тэр хонь тэмээ хоёр чинь хамгийн ашиг шимттэй өндөр махтай ийм мал байгаа. Энийний чинь арьс, ноос, үсийг үнд оруулах юм бол ер нь аандаан ч өснө гэж бодож байгаа. Ер нь бол тэр одоо би нарийн мэдгүй тэр микронараа бол тэмээний ноос, тормоны ноос бол ерөөсөө ноолуураас дутдаггүй гэдэг байгаа байхгүй. Тэгсээр нь үн байхгүй болчихдог. Энийг манай энэ Монгол орнд ерөөсөө тэрний чанар чансаа хөөдгөө юм уу? Тэр биержин системийг одоо тавгшин малын сүргийн бүтцийнх нь харилцаа бол нэлээ алдагдаад байна л гэж үзэж байгаа юм тийм ээ. Ямаа ихсээд бүтцийн алдагдаад байгаа. Ерөөсөө одоо чинь хаасайгуул тийм болчлаа. Би ч одоо ярьж байгаа өмнө ярьж ирсэн энэ улсын авраг малчдыг бас шалгуурыг жаахан өндөрсгмөр байна. Энэ зүгээр л тэр жаргал сайхныг малжуулсан, тэрийг малжуулсан гэх юм биш. Тоо бас тийм тоо хэрэггүй. Ер нь энэ малчдыг ердийн хэсэг хэрэгэлсэн байдлыг
орон нутгийн иргэдээс тодорхойлсон. Жишээлбэл тэмээгээр нуруу ачаа нүүн гэдэг бол Монголд бараг зургийн юм шиг болоод байна шүү дээ. Тийм ээ. Тэгээ эний чинь ингээд ачаа явж байсан жаргал сайхан даавар болох гэж энэ чинь дэчнэн тэмээ тэгж ачижсэн. Дэчнэн тэмээдлэг унтлагаан сургаж байсан. Молцихаар хоноо зунд нэг жоохон хардаг өвөл мөвөл тэмээгээр хариулдаг шиг тийм үү. Ерөөсөө энэ чинь ердийн хэсэг гэдэг юм байгаа шүү дээ. Монголоор чи ердийн хэсэг гэж хэлсэн. Ердийн хэсгийн үзүүлэлтийг ер нь болдог бол тэр том авраг юунуудыг үзүүлэлт заавал оруулмаар байна л гэж би хойдоо боддتي. Ерөөсөө малчин хүний хувьд тэр нэг хөргөлтэй санагдаад байгаа шүү дээ. Одоо зөвхөн моцыг харна гонь хариулдаг хүнийг энэ сайн малчин олон малдаад боллоо авраг боллоо тийм ээ. Энэ бол бас нэг зохицолтойгоо юм шиг санагдаад байгаа. Тэр сүргийн бүтцч ухаанда тэмээ төд хонь төд энтергээд бүтцлээд ирвэл нөгөө иддэг өв сургамлаасаа ихлэ зүджилч гисэн бас эрс буурах баг тийм ээ. Тэр бол тэр тоотолгой хонь ч нь одоо бүр ихээр бодоход хонь 60% ямаа 40% гэж хэлсэн шүү дээ. Уг нь бол тийм байсан. Тэрнээс ч бага байсан. Гэтэ яг зүгээр өсгсөн тоо. Өсгсөн тоо шүү энэ сүүлийн үе. 20-с доош. Тий. Хөв болоо тийм байсан. Одоо бүр би аргаа варсан тоо хэлж энэ яг. Түүнээс одоо 80% нь ямаа 20% нь хонь байгаа шүү дээ. Яг одоо энэ манай энэ нөхцөл. Тэгэхээр энэ бол амар сөрөг нөлөөтэй байхгүй юу? Буруу бодлоо явагдаад байгаа. Энэ яах гэж тэр улсууд ямааны сайл сүг тэгс өндөр ашиглаж яах гэж байгаа юм уу? Ноолуур жоохон ноолуур маажих гэж байгаа. Тэгээ ноолуурыг тэр хязгааргүй тийм өндөр үнэтэй байлгах бас миний хувьд бол буруу юм шиг санагдаж байгаа. Нөгөө тэмээний ноостойгоо ойролцоо уялдаатай байдаг байсан шүү дээ. Ер нь захиргаалын үеч гэсэн ойролцоод явдаг байсан шүү дээ. За өнөөдөр бид нэр энэ говь алтай ховлын уулзуур дээр тийм ээ. Тий энэ таван хайрхны бэлдээр малч одоо малчин жаргал сайхан гойтой уулзаж том ах гэдэг одоо очтой ахтайгаа уулзаж сайхан энэ мал сүргийн тэмээний талаар бас энэ мал сүргийн бодлогын талаар сайхан уулз санаа болцлоо. За тань ятаа сайхан мал сүргээ хатгуулж Монгол улсад хэн түгэж төлөн яваад тань ядаа. Ирдаа. Мал бомбор хүрч болтугай. Тэр дотор шигэ. За энэ артаа. Хаваа маань гана. Тэмээ ерөөсөө бичээр давталдаг байсан. Тий. За тийшээ болохоор одоо ингээд нөгөө Тэмээс бич одоо нутгатаа тийм хийгээд байгаа юм. жаргалсан тайхан ингээд бомбот таагаад гоолгоо.